Стандартын хуулийн 13.4 дээр чинь би асууад тохирлын үнэлгээнд хүн малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болсгүй бүтээтгүүрийг заавал хамруулж энэ тохирлын гэрчлэгийг авна гэдэг шүү дээ. Та нар авсан юм уу гэж би асууад байгаа шүү дээ. 6 жил авсан юм уу? Одоо байгаа юм уу? За бас одоо оруулж ирэх гээд байгаа тэр 226 тэрбумаар худалдаж аваад байгаа хятаас авах ч тэр когч чинь хагас когч нь үрс чинь энэ гэрчлэгийг авсан юм уу? Туршилт хийгдсэн юм уу? Хийгдээд дүнэлт дүнэлтүүд нь гарсан юм уу? Ямар зах дээрээс бид нар бараа авах гээгүй шүү дээ. Чин цаад утгах нь нийгэм хүний эрүүл амьд явах эрхийг бид нар яриад шүү дээ. Энэ тохирлын гэрчлэг авсан юм аваагүй юм уу? Авсан бол авсан, аваагүй бол аваагүй. Ингээд нэг хариулаад өгөөч. Нэг нэмэр хариулъя. Шагнал түвшин дээр бид нар тохирлын гэрчлэгийг авсан. Тохирлын гэрчлэгийн хугацаа дууссан учраас бид нар 24 онд барьцалдуулагчийн стандарт гарсантай зэрэгцүүлээд бид нар тохирлын үнэлгээг дахиж хийлгэж шин төрлийн одоо түүхийд одоо энэ жил бид нар баяжуулсан нүүрсээр шагнал түвш үйлдвэрлэх энэ түүхийдтэй уялдуулж бид нараас тохирлын гэрчлэгийг шинээр авах ёстой. Нийтлэнгийн түвшний одоо тохирлын гэрчлэгийн хугацаа дуусч байгаа. Тэгэхээр бид нар одоо баяжуулсан нүүрсэн дээр тохирлын гэрчлэгээтэй болно. Бид нар хагас когсон шахамт төршин дээр бол тохирлын гэрчлэгээ эднэрийг бол техникийн тодорхойлолтын дээр заагаад өгсөн байж байгаа.